Хурлын чуулганы хуралдаанаар тамхины хэллэг тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээ дэмжээгүй байна. За энэ өөрчлөлт нь өмнө нь мөрдөгдөж байсан сургууль цэцэрлэгийн бүсээс 500 метрээс гадна тамхи зарах гэсэн заалтыг өөрчлөн 250 м болохоор оруулсан. Гэвч хууль батлагчдын зүгээс өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Өнгөрсөн бодлогдсон тамхины хэлэлцээний тухай хууль тухайн үедээ сайн хууль болсон талаар эргэж таашиж байлаа. Гэвч хууль хэрэгжиж ирснээс хойш хуультай холбоотой асуудлууд аргаашаа гарч ирсэн. Тухайлбал хуулиндаа тамхи татах зэрэг зааж өгөөг мөн энэ хуулийн хэрэгжлэнд анхаарах зэрэг зарлууд тусгатаагүй нь өнөөдрийн хүртэл эргэлзээ төрүүлсээр байна. Энэ хуулийг тухайн үед нэр бүхий хэд хэдэн гишүүд хамтаж өргөн мэдүүлж байсан. Гэвч явцын донд энэ хуулийг Эрдэнэчим гишүүн өөрийн болгосон мэт харагдуулж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус хууль хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нэр бүхий гишүүд хуулийн төс боловсруулан өргөн мэдүүлж байсан. Харин өнөөдөр баасангүй гишүүн тамхи зарах цэгийг 250 м байх ёстой гэж үзсэн хуулийн төслийг боловсруулсан байна. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд тодорхой худалдан борлуулалт ил тавья, ил гаргая гэж яриад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улсын хуулийн дээр 21 наснд хүрээгүй хинч тамхи худалдаж авах эсвэл худалдахыг хориглосон байна. Тэгэхээр өнөөдөр юу гэх юм бол насны дөрөвгүй хүүхэд ч юм уу эсвэл сургууль цэцэрлэгийн хүүхдүүд бол тамхи татахгүй худалдахгүй нь ойлгомжтой. Зүгээр ерөнхийдөө бол 500 м гэдэг бол 1 км гэсэн үг. Энэ бол сумын төвийн хувьд бол маш хүнд тусч байгаа. Тэгээд архиа зарж болдог. Тамхиа бол нуудаг. Өөрөөр хэлбэл тэр тамхи зардгуу гэж нууж байгаа болохоос биш, зарахгүй байгаа биш. Тэгэхээр энийг л зүгээр юу гэдэг вэ гэвэл далд орцсон жижиг дунд бизнес эрхэлдэг нөгөө эдийн засгийн хямралтай үед өнөө маргаашаа яаж байгаа тэр жижиглэн худалдагчдыг л дэмжих зорилгоор 250 м-ийг гэж оруулсан. Тэгээд харамсалтай дэмжигдсэн гоо. Улсын хуулийн чуулганаар хуулийн төслийг хэлцэх явцад Эрдэнэчим гишүүн хуулийг хамгаалж байсан юм. Тодорхойлбол хуулийн хэрэгжил сайн байгаа гэх үгийг хэд удаа тодхон хэлж байсан. Хэрвээ яг энэ нөхцөл байдал дээр нь тодорхой хязгаарлалт тавьж өгч чадах юм бол энэ хүүхдүүдийн тамхинд орох асуудал бол нэлээд буурдгаа гэсэн энэ судалгаа байдаг. Ийм учраас бид нэр 500 м гэсэн зайг хийж өгсөн байгаа. 500 м зайд яваад ирэх хооронд бол нэг 15 минут зарцуулдаг. Энэ зай ойртох тусам бол хүүхдүүдийн тамхи худалдаж авах нөгөө завсарлагын хугацаа таарад байдаг учраас бид энэ залтыг оруулж өгсөн байгаамаа. Тэгэхээр ер нь бол энэ сургуулийн насны хүүхдүүдийн нэлээд хувь нь бол энэ бага насндаа тамхинд ороод бага насндаа тамхинд орох тусам бол насан туршдаа тамхичин болох магадлал өндөртэй байдаг. Тийм учраас энэ заалт бол өнөөдөр яг энэ өсвөр насныханд бол үнэхээр хэрэгцээтэй заалт аа. Тийм учраас энэ заалтыг хэвээр нь үлдээх бол сонирхолтой байна. Дэлхийд худалдаалж байгаа бүх тамхи бол ген модифицированный байгаа. Гений өөрчлөлттэй тамхи байгаа. Энэ бол хортой зүйл шүү. Тэгээд нэг 250 м, 500 м ийм зүйлийг Монгол улсын хурал дээр ингэж маргаа сууж яана гэдэг чинь бид бол өстой нэр дэлхийн жившиг болмоор байна шүү. Чи маш их олон өөр чухал улс орны аюулгүй байдал, эдийн засгийг сэргээх, байгаль орчинтой холбоотой чухал хуулиуд байна шүү дээ. Улсын хурлын чуулганы 100 хуралдаанаар тамхины хэлэлцээний тухай хууль өөрсдөө тухай хуулийн төслийг хэлсэн гишүүдийн 63% нь дэмжих боломжгүй хэмээн санал өгснөөр унаж төрхөндөө буцсан юм. Хуулийн төслийг улсын хурлын гишүүн баасангүй санаачилж өргөн мэдүүлсэн. Төсөл тамхи худалдан борлуулагчдыг нь 250 м-ээс татгаж байх ёстой гэж өнөөдрийн мөрдөж байгаа 500 м гэсэн зайг багасгасан байсан юм.